За хөрх өдөр суугтаа Тавтамрал 2025 оны 8 сарын 13-ны орой мэндийг хүргэе. За өнөөдрийнхөө дугаараар та бүхэндээ ямар домог хүргэх вэ гэхээр алмасны тухай маш сонирхолтой 5 домог болон за түүхэн баримтууд за тэгээд хачирхалтай мэдээллүүдийг бас бэлтгэсэн байгаа. Яагаад энэ сэдвийг сонгож авах болсон бэ гэхээр саяхан би YouTube-с алмастай нөхцөн гэдэг кино үзчихсэн баггүй. Тэгээд ер нь бол яг энэ сэдвээр домог болон одоо хууч ярианууд бэлдвэл илүү сонирхолтой юм байна гэж бодоод алмасны тухай 5 өөр аймагт болж исэн домгуудыг за мөн одоо босод мэдээллүүдийг хүргэхээр бэлтгэлээ. Тэр хамгийн ихний домог нь болохоор Ховд аймагт одоо ер нь бол гарсан юм домог юм байна. За эрт цагт ховдын нэгэн уулын бэлд анчид анд явж байгаад хүн шиг гэхдээ бүх бие нь өтгөн хар усээр бүрхэгдсэн нүд нь гал шиг гялтгансан бүсгүйг харжээ. Анчид айхдаа түүнийг торлон барьж тосгон руу авчирсан гэдэг. Эхэндээ тэр айж хүний хоол идэхгүй уул руу харан санаа алдаж суудаг байсан ч аажимдаа дасч нэгэн залуутай ханилжээ. Тэр бүсгүй юр бүсийн хүчтэй ганц гараараа адуу барьж уулын хад руу авирч чаддаг байж хэдэн хүүхэд төрүүлсэн ч хүнийхээ сайн сураагүй нүд нь үргэлж уулыг сансан мэт гунигтай байсан гэдгээ гэсэн юм сонирхолтой домог байна. Гар хангаан нуруунд анчид уулын зүрхэн хэсэгт амьдардаг алмастай олон удаа таардаг байж домог төгөөснөр тэр уул бол ан амьтдын орогнох ариун газар бөгөөд алмас тэднийг хамгаалах үүрэгтэй. Хүн хит ойртвол алмас сүрдүүлэн архирч чулуун өнхрүүлэн зам хаадаг гин. Нэгэн анчин уул руу нэвтрэхдээ алмастай нүүр тулж нүд нь хүнийх шиг ухаалаг гэхдээ ширүүн харцыг харсан даруйдаа буцжээ. Тэр цагаас хойш нутгийнхан уг ууланд зөвшөөрлөхгүй орохгүй болсон гэдгээ гэсэн юм сонирхолтой домог байна. За дараагийнх нь болохоор хөвсгөлд олж исэн одоо юм алмастай холбоотой домог юм байна. Хөвсгөлийн тайгад анчид нэгэн удаа өвөл алмастай тарсан тухай ярьдаг. Алмас тэднийг хармагцааж хангаар орилж уул уудгүйсэн гэдэг. Хэсэг хугацааны дараа хар уул хуралдаж аянга цахилгаан бууж цасан шуурга эхэлсэн байна. Анчид ойлгосон нь алмас бол тэднийг аюулаас сэргээж өөрийнхөөрөө анхааруулсан гэж үздэг юм байна. За үүнээс хойш нутгийнхан түүнийг муу биш харин уулын зүнтэй хамгаалагч гэж бодох болсон гэдгээ гэсэн юм сонирхолтой домог байна. Гэхдээ яг миний үтсэг тэр алмастай нөхцөн гэдэг кино болохоор бас ингээ хөвсгөл тэгсэн гэж би уншсан байхгүй. Тэгээд тэр нь болохоор яг энэ домогоос бол арай өөр агуулгатай юм кино байсан. Тэр киног болоод үзэх юм бол яг энэ алмасны тухай домгууд та бас төстэй олон зүйлүүд анзаарч магадгүй. За дараагийнх нь болохоор Завхан аймагт одоо болж исэн тохиолдож исэн юм домог байна. За Завхан аймгийн нэгэн тосгонд өнчин хүү амьдардаг байж нэг өдөр түлээ түүхээр ойд явтал том бихтэй үсэрхэг алмас гарч ирсэн гэдэг. Хүү айхтаа уйлсан ч алмас дайраагүй харин мөрөн дээрээ суулгаад уулын цэнгэг горхноос ус уулгаж жимс нагоо өгчээ. Орой болоход хүүг тосгоны ойролцоо буулгаад харанхуйд замхран оцсон гэдэг гэсэн юм домог байна. За дараагийн алмасны тухай домог нь болохоор Баян хонгор аймагтай холбоотой юм домог байна. За Баян хонгорын говь хангаан загт нэгэн малчин хаврын шөнө адуу эргүүлж яваад цүлийн нууцлаг амтны орилох дууг сонсчээ. Дөхөж очтол асар том мөрөн өргөн царайнд хүнийх шиг эр алмас чулуун дээр сууж байв. Нүд нь гунигтай сарны гэрэлд гялтганаж байсан гэдэг. Малчин түүнтэй удаан харц тулгарсан ч хоёр биений хооронд айдас бус ойлгомжгүй өрөвдөг сэтгэл төрсөн гэдэг. Дараа нь тэр алмас алгуур босоод харанхуй руу уусан оцсон гэдгээ гэсэн. За ийм сонирхолтой 5 домог байна. Хачир мэдээнүүд нь болохоор бас их сонирхолтой мэдээнүүд байгаа. Алмас гэж яг юу юм бэ гэхээр алмас бол ерөнхийдөө нөгөө хүнтэй төстэй гэхдээ асар том биетэй үсэрхэг одоо хүчтэй уул одоо ингээд цас дуулсан дунд амьдардаг гэх одоо юм домог бол байдаг. Дэлхийд даяар бол ийм төрлийн үл мэдэгдэх амтны тухай олон домгууд бол байдаг. За манай Монголд бол алмас гэж нэрлэдэг. За алмас Монголд байсан уу гэдэг сонирхолтой асуулт байгаа. За түрүүний домогт бол ингээд 5 өөр аймагт болсон алмастай холбоотой домгуудыг ингээд сонсохоор алмас бол Монголд байсан гэж ойлгогдохоор байгааз. За тэгвэл за Монголын ард түмний дунд олон 100 жил алмастай таарсан уул мөрийг нь олсон гэх яриа домог хэлбэрээр ам дамжиж ирсэн. За ялангуяа Алтай хангаа хөвсгөлийн уул тайга орчимд амьдардаг байсан гэх яриа түгээмэл зөвлөлтийн үед 20 дугаар зууны дунд үеэс эхлэн алмастай холбоотой шинжлэх ухаанч судалгаанууд бол хийгдэж эхэлсэн юм байна. Алмастай холбоотой тэмдэглэгдсэн газрууд гэхээр за Баян үлгий, Говь Алтай, Ховд аймгийн уул нуруу, Ар хангаа, Өвөр хангаа, Завхан аймгийн нутгаар за Хөвсгөл, Булган аймагт мөн Баян хонгор өмнө Говь аймагт бол ховор байсан гэж тэмдэглэгдсэн байдаг юм байна. За түүхэн баримтууд нь болохоор 1920-ад онд Алтай ууланд анчид
хүн шиг мөр харин үлэмж том өсөрхөг биетэй амьтныг харсан тухайга ярьсан байдгийн байна. Энэ болохоор түүхэн баримтууд нь шүү. За 1940-д онд зөвлөлтийн геологчид Алтай хангаан уул нуруудаар судалгаа хийх үедээ алмастай таарсан гэх мэдүүлэг бол өгч ирсэн юм байна. За 1960-ад онд Баян үлгийд нэгэн айл хүн шиг гихтээ өсөрхийг нүдэн том хүчрхэг биетэй амьтан хараад уул руу зүгтсэн гэж бас мэдээлж ирсэн юм байна. Өнөөдрийн маань бэлтгэсэн мэдээлэл та бүхэнд маань бас таалагдсан уу? Алмастай холбоотой бол олон сонирхолтой мэдээлэл, түүхэн баримтууд, за томог хууч хараанууд бол олон байдгийн байна. Өнөөдрийн ярьсан 5 домог бол 5 өөр аймагт болж исэн хамгийн сонирхолтой гэсэн хууч хараануудыг та бүхэндээ бас хүргэлээ. Та хэд манаас өөр алмастай холбоотой сонирхолтой мэдээлэл болон томог яриа мэддэг бол комент хэсэгт сэтгэл үлдээгээрэй. За энэ мэдчлэн сонирхолтой домог болон хууч хараанууд сонсохыг хүсвэл хөрх өдөр сувагтаа нэг дээрээ өнөөдрийн дугаартаа хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар ирэх уулзтлаа. Түр баяртай.